Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвамек худалдаанд гарлаа. Хүмүүлийн биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвамек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Агтааны үнэртэй атархэрийн цэнгэг гараар амьсгалж, айраг цагаа тэргүүтэй ариун эдэгээр ундаалж, адуу малтай ноцолдож эр биеийн чангарч, амар тайвнаар бэлгах зуны ихэнх сар Монгол нутагт минь айсвэ. Зуны тэргүүн сарын шинийн нэгний бэлэгдсэн өдрийг онцлон товлж, малжид маань хураг ишгээ хөнгөлөхөөр зэхэд байна. Мал хөнгөлөхийн өмнө ёс олгож утаа май тавих, сүү өргөж будаа цацах зэрэг зан үйлийг гүйцэтгэдэг. Утаа май тавьдаг нь хороо хотны муу мухайг ариусгахын бэлэгдэл хэмээн ихэнх нутагт үздэгч, зарим нутагт ядуухан байсан хураг ишиг хөнгөлөх үеэр шилэн татаж унахад утаа өнөрлүүлэн сэргээдэг учраас сан май тавьдаг хэмээн үздэг байна. За өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 3-ны ийм сайн өдөр байгаа. Бачраахын өнөөдөр одоо хураг ишгээ бас хөнгөлөх ийм ажилтай байна. Энэ хэд маань одоо хөнгөлөх хургаа ялгаад ингээ авцсан байж байгаа. Цөөхөн үйдэг хурга одоо өнөөдөр л ялгаж авсан. Одоо ингээ ажил эхлэх гэж байна да тий. Танаач одоо төрүүлж нэг охин хурга барьж. Одоо энэ бол одоо бэлгэдлийн чанартай зүйл үстэй тий. Тий өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 3-нд одоо юугаа хөнгөлдөг. Хорго ишгээ хөнгөлж. Та зохион ч гэдгийг тэгээд одоо эхлэх гэж байна үдээд. Та одоо ихэнд нь яс болгож ингэж охин хараалт зургийг одоо бэлэгдэж одоо хөнгөлж байгаа дөр үзүүлж эхэлж яадаг юм та. Тэгэл одоо тэгээд дээр орнуудаа хөнгөлдөг. Манай тий. За ажилд орё. За. Нотомдга. Энэ талаас нь ийш харъя. Тэгэхгүй ийш мишин даггахнаад. За тэгээд. За. Оолсон гэнэ. Тэ барьчих. Нэг барьчих дэчих. Хорог ишгээ ирч одоо хөнгөлцгийн дараа нь арай ялгаад байх те одоо шахтаа гэж. Тэг жоохон. Юу та ишиг бол бахирын штэ сүйд болно. Шууд гаргахгүй ингээд. Тэг ингээ гаргаад
Явуулч нэ бууцанд их хөвтөлөхөр хас гэтэми. Ер нь сэрүүнэл бараад бол. Тий. Тэгээ ингээ хөдөлж идэвэл ингээ хөвтөөдөг нь. Яг одоохондоо. Яг яаж их. Тий. За алдаа. Яа тэр бараад яа. Ер нь барьсан дээр. Өнөөдөр одоо татах хоёр маань хураг шиг өнгөлөх гэж байна. Энэ ер нь бол ухан тавих гэж байсан юм уу? Ухан нисэг тавих гэжсэн болжлоо. Азгүй л байна. Таацгүй л идэм байна. Мал өнгөлөхөд бас одоо бас тэгж аяг гэж бас одоо байна үү? Байлгүй. Одоо зөвчөртэй чинь малын. Ой шиг юм даа. Чи одоо амжиг болох тий. Ингээл одоо засаг ахуулаад байна. Өмнө нөө сонгон. Ингээл одоо ир юм аа. Ингээл юм. Өдөр бол одоо бүгдийн зас дуусгана үү? Бүгдийн зас дуусгана. Энэ сайхан ир юм аа байна. За өнөөдөр хэдэн хураг ишгнүүдээ хөнгөлүүлж аваад. Хураг ишгээ хөнгөлүүлээ. За чин та. Барьж өгөөл ингээл. Эцэг шиг ургыг бол одоо эхний 1-2 хоногт бол ойрхон хариулна гэж байна. Техникийн 2 хоногт яг хоньныхоо цаацхыг наашин гэрлүүгээ шиг ягаал тэгэл шиг ургнуудаа босгоол. Өнөөдөр бол ер нь хэвтэл яхах та. Маргааш нас оройхон дэшээ мишээ багч болно гагуу дагаа явчихдаг юм уу? Энэ томчууд нь бол мал хөнгөлөх одоо ёс төрийн хувьд бол одоо таал өөрөө зовхон нутгийн хүн ондооших юм байна уу? Ондооших юм одоо ер нь гагуу энэ ховинд энэ отгийнхан болохоор цээдэм ийм сүү хийдэг юм байна. Манай тийшээ бол шар удаа зөөхий. Тийм л юм л хийгээл. Чин тийм тараг марга тий. Тараг марга хийж тийм юм шиг байна. Манайхан зөөх юм хийдэг юм байна л да. Манай тийш бол шар удаа юу гэхэл тэгээ шар удаатай гойлоод. Тэгэл чанаад шар удаатай гойлоод чанаач. Та өөрөө хөнгөлдөг байсан. Өөрөө хөнгөлдөг байсан. Гоо би одоо мэдээ хэдэн жилийн өмнө бол хөнгөлж л байсан. Одоо ч хум дээр гоо тэгээ сурцсан юм хүн мартан ч юу баг. Ямар ч гэсэн. Хөнгөлөх байх л. Наадах цаашаа явуулж. Эндэр суугаа. Синхсэн шүү дээ. Синхэх хэдэж амархан шүү дээ. Тэгэж та юу яах вэ? Яач тийм аа өөрөө ганцаараа хөнгөлчдөг ингэж бариулгүйгээр л Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчилгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.
Мал хөнгөлж байгаа хажууд одоо ингээ ад шүүж онгодгийн одоо өчнөө ондоо. Тэгээд одоо ариун санал тавьж байгаа юм да. Одоо малаа хөндөдгийж ариун санал тавьж байгаа. Энэ хин шүү. Тавьдаг нэг араа нэг ядуу. Тийм хорго шиг нөч нөө шилэн татаж авч байгаа юм л та. Энэ хөнгөлөлтөө. Тий. Энэ маа тавьдаг учир нь одоо тэгээ хин шүү гэж. Тий. Ариун сонч гэж яг одоо хин шүүлж явахгүй юу? Энэ одоо ядарсан энэ хорго шиг нөч нөө хөнгөлүүлчихлээр ягаа яд. Шилэн татдаг. Ядарсан нөч. Тэгээ тэр үнийг хин шүү өнөртүүлээд тэгээ хин шүүгээр утчихлаар босоод ирдэг. Хан тас гурлны хамгийн гол нь хин шүүгүүд нэг ариусгаад нэг айхтрын болохгүй ч гэсэн би хамгийн гол нь одоо тэр хин шүүлж ядарсан малыг шилмэлэн татаад ингээд ойчход нь босгодог л юм л да одоо аршаа юуг нь гаргаж байна л гэсэн үг. Яасан. Хөрөөтөд одоо хөнгөлөөгд хэдий хамгийн сүүлийн хугацаа ер нь шинийн 5 тэр тэгээд л янда тэгээд донд сард гарахлаар тэр юу яачдгийг да. Өтөх гээд да ялаа гарчихлаа. Айны бол жанаа. Ой тэр. Тэр зарим нэг энэ сайхан дорого. Аа. И дараас нь 90 дараас нь санаа. өглөөд ихэд Одоо хэрэгсээ бид хэрэгчлээ. тэгэл. Яа нэгс ихийг хүүд сайн хүч чад. Ваа тий хаад муутай. Тий ер нь тэр ариус хушуугаа зэн. Яг л өөрийнхөө тий өөрийнх нь л одоо оо бүр гараа. тий зайдод энэс нэг яадгийн дгөө энэ дгөөд. Тий энэ том руу сая хоргон тэр шааконд л орж байна л да. Тэрээс бол жоохон ядарсан юмнууд бол дүр суухоо. Нэг отоо байна. Хоёр нь хэдэн настайгаас энэ мал хөнгөлж үтсэн. Оо багасаа бид нар шинэ хөдөөний хөвгтөвчнүүд бол тэгсийгээд 12 3 тагаас хал эхлэнтэй. Идэгчгээд дуртай тэгээд ер нь идхийн дунд чинь тэгээд ер нь хийгээд эхлээд нэг хэсэг барьж өгөн тэгээд хүн үж дутхлаа тэгээд хөнгөлөөд өгөлж идэг. Бид чинь авнаах нар бид хэдлээ өөрснөө хөнгөлнө. Танай хэрэг зүг адуу хөнгөлөхөд нэг хитийн ялгаж яддаг байна. Цуг авдаг гэсэн тийм. Тийм манайх өстө хиттэй лавчдаг гэж түрүү тэр юу бол би ч одоо ингэ нэг хэдүүрээ хөнгөлнө дөө. Болгоны хил бол хаалцахад ялгаж байгаа. Тийм билээ тэр хитийг үлдээч шиг болдгийг. Авдаг нэр учиртай бүрэн тийм. Одоо асан болно л гэж яддаг штэ тэгээ тэр хиттэй лаваад манайхан ч хиттэйгээ авсан юу ч нэг гогцоо гарч яддаг. Тэгээ сүүлэнд нь тавиад л амиа бодж байгаа шиг л би аваагүй шүү сүүлдээ байгаа гэж хэлж байгаа. Томнол өөрж идэг шүү дээ. Одоо сүүлэнд зүг байвал л да. Одоо авангуудаа шууд л чийд болчиход. Хорго шигний одоо засаагч нь осооч бас хүнсэнд их хэрэгэлдэг шүү. Ер нь бол монголчууд хүнсэнд хэрэгэлдэг тийм ээ. Та бол одоо өөрөө мал дээр байсан, багасаа мал дээр байсан. Хүүхэд байгаас л одоо энийг бол хэрэгэлж мэднэ. Оо хэрэгэлж мэднэ. Чанаа. Танай тэрлөө одоо ер нь яг хуу чанж одоо болгож идэхтэй цэдэм чандаг юм уу яг хоо? Юу цэдэм нь адилхан. Зөвхөн цэдэм хийгээл тэгэл будаан дээрээс өсгөх хийгээл. Тэгээ хиншүүн л жоохон өөр юм л. Манайх болохоор онгоц югаар хиншүү тавьдээ. Тэ ноосоор хонгосноосоор малынхаа югаар хиншүүгээд. Энэ тохиол тоос югаар урлаар хиншүү тавьд юм л. Тэгэл өөр нэг ялгаатай юм болохгүй. Нэг хэсэг суурин газараар очиж одоо ингээд буцаад хуучин одоо хүүхэд насныхаа дурсамжийг одоо сайхан сэргээцээ. Одоо мал дээр гараад ирлээ. Одоо малчны хотон дөрөндөг ажил юу байдаг лээ? Зах цохоос нь гэлтгүүр баг бүгдийн л одоо ингээд үзэл явж байна. Хаврын хэд ажил юм. Өнөөдөр одоо сая өдрөг мал өнгөлөх ажил төртөл ингээд оролцоод явж байна. Ингээд одоо эргээд бодохоор
Ер нь таны хувьд сэтгэл ер нь ямар аа вэ? Оо давгуу тахгүй. Тааж. Суурин газар байснаас одоо эргээд өтөнөө гарсан сайхан юм аа гэж үзэж байна. Оо тэгжэл төө. Нилээд доор хөнгөлөлчлээ шүү. Одоо цог хөвдчихлээ тий. Одоо цог хөвдчихнө. Одоо оруулаад энэ тэгэж чадах юм. Одоо болох ажил бол таны л ажил. Тэгнь оруулаад одоо болгоод. Яг ч тэр хойноо тустай байж байгаа. Одоо энд байгаа ганц эмэгтэй байна. Тий оруулаад одоо болгоод. Усан цэнхэр тэнгэрийг нүд цавжилгүй ширтэж, уудам шаргал талын зөөлөн хөрсийг үнэрлэж, уралдах хурдан мордын туурайн чимээг чагнаж, уртын сайхан дууны яруухан ишгийг сонсож, улаан шаргал цайны самарсан сүүнд нь уусаж, улбар цэнхэр дүлтэй задгай галанд дулаацаж, уурэг сүлний амтыг нэхий өлгийн дамталж, өнтэй хантай гэрийн бүслүүр түшин тэнцэж, урах хулаа нартай өглөө болгон залгасоор унган дүрсэн бие ханхайж усхийг харснаж, удам дагсан шүрмсөө хөвчөрч зангирахыг хүлээж, унганы хөхүүл самаар айраг эсхэн залгилсан би цэвэр ариун цустай жинхэнэ монгол хүн. Би цэнхэр тамгаараа баталсан туурхат монголын иргэн. Тийм ээ. Энэ бол цэлгэр удам монгол нутгийн зураглал. Тэнүүн сэтгэлд хөдөө нутгийн малчин зоны аж амьдрал. Эрт цагаас эдүгээ хүртэл уламжлан ирсэн нүүдлийн мал аж ахуй гэж 4 цагийн аясаар бэлчээр ус цэлгэн нүүдэлж, өвлж, хаваржаа, цуслан намаржаандаа нүүдэлэн буудалсан малчдын аж амьдралаас үүдэн гарсан ахуйг хэлнэ. Малчин хүн өвс ургамлын гарц, унд усны олдостойг бараадан отор нүүдэл зохион байгуулах нь мал сүргээ тарган тавтай өсгөн үржүүлэхийн их үүсвэрүүдийн нэг болдог байна. Аймгийн сайн малчин Очирбатын хургтай хоноо туслах малчин сугуур төрчинд даатхан хаваржаандаа үлдээж өөрсдөө совойхон улан бодмалаа ногоолуулгаар хаваржаанаасаа 20 км-т нүүдэлэн буур дуулын ард буудлаад байгаа юм. Эд мал төлөх үеэр хоноо олон хэсэг хуваалсан болохоор ажил ихтэй байлаа. Харин одоо бол зөвхөн хургтай хонь хариуцсан маллаж байгаа болохоор ажил тонч хөнгөрөөд байна хэмээн нэвтрүүлгийн оролцогчид маань ярьцгааж байлаа. Одоо чинь ажиллаас нэлээд сайхан өнгөрчлөө тийм. Ногоо цагаа сайхан гарсан байна. Ажил сайхан өнгөрч байна. Одоо нэг хургшигтэй ямаага дагнаад ингээд ганцаараа ганц гэрээрээ тустай байж байгаа. Ийм болохоор зөв тэгэл яхаа өдөрт нь хонд явтаар яваал. Или яг мал идэ сая нэг 4 сарын энэ ч одоо 25-аас 5 сарын 10-д болтол мал бол их хөөцөлтөллээ. Их унаа унш их орлоо. Бас одоо тийм яг тэ нэг ногооны цаг ногоордог гэж одоо манай өвгдөө эцүүд аав ээж ярьдаг байсан да. Ногоо өгөөл явж байна. Ногоо өгөө тий. Ногоордог цаг гэж одоо ярьдаг. Хонь мал ер нь их таарч бутардаг ийм үе нь байдаг л да. Одоо бол энэ 4-5 сарын 10-д гараад ингэх тэр энэ бол харьцангуй өөр сайхан хүний сэтгэл санаач болон ногоо цагаа гарчдаг мал идээч бас ногоондоо бас цадах маягтай болоод ингээд ирдэг болохоор зүг сайхан хүн тийм бол сайхан өөртөө сэтгэл санаа гарч явдгийг юм уу одоо мал идээ сайхан өөжөө тайван тогтоод ингээд хөөцөлтөлөхгүй болоод ирэхдээ ингээд сайхан болчихж гинөө сайхан байж гин. Одоо бол сайхан цаг нь болж байна. Цаг ирж байна. Энэ жилиг сайхан цаг байна. Алсаас харж байхад бол одоо хон сайхан тогтцсон. Малаагаад их сайхан харагдаж шүү дээ. Малаагаа сайхан. Тэр болгон бүгд ингээд тараагаад байхгүй болсон чинь тараад байдгийн. Тэгэл нэг харна хүн бөөгнөс хийгээл тэгэл нэг айхтар өгнүүлээд байхгүй шиг тэгэл иймэрхүү маягтай ингээд алсаас нь хараалт тэгэл. Нөгөөс айлууд жоохон шахаж буугаал. Тэгэл хинхэн хаваржаанаас гарчиж байгаа. Хаваржаанаас гараал.
Тэгээд байгаа болохоор зэрэг бас тиймэрхүү юутай аламны хаажууд жишгэл ингээл өдөрт ингээл байж байна да. Хурга шиг бол одоо нэлээд төрийн цаар харагдчих шүү дээ. Хурга шиг одоо сайхан болсоо. Одоо чинь 100-ны сар гэдэг чи одоо засдаг барьдаг үеийн. Одоо сайхан тийм 100-ны сар гэдэг чи одоо тэгээд сайхан засдаг барьдаг үеийн одоо тэгэл өнөөдөр л хурга шиг засан да. Тэгэл одоо сайхан засаж яаж аав. Иймэрхүү л бай. Ингээ хөнгөлөд авах дээр зэрэг нэг хэд оногтой яаж байгаа л тэгэл сайхан болчихно. Тэр зэрэг тэгээд хөнгөлцсөн мал гэдэг чинь сайхан биеийн сайхан тавирдаг, сайхан томордог. Талбай. Яг уу хэрийн тийм гоцхон тавих гэж байгаа юмнууд шиг хург үлдээх байлгүй. Тэр нь бол яг зорилтын нэг цаанаасаа бас нэг хүн харж байгаа малныхаа ямар ихтэй ямар юутай хэлий гэдгийг бас хүн харж байгаа тавьдаг учраас тэд нар нь бол тэгэл өөрсдөө аясаараа тамраа явчихдаг. Ерөнхийн нийт хурга шиг гэдэг бол одоо ерөнхийдөө бол миний аав чи ярьдаг миний өөрийн боддог бодлоор бол ер нь засуулснаасаа хойш хайцсангуу томордог л гэж л ярьдаг байсан. Энэ одоо сайхан нөгөө юуны говьд сайхан хужир усан сайхан гарсан. Хужирлогоо ордог. Хужирлогоо одоо нэг өнжөөл ордог. Тэр хурга шиг бол сайхан очоо тэн дээр нэг хужир дэ бөөгнөрөөд байж яхад нэг гот энэ. Нэг сайхан байдгийн шүү дээ. Чинь одоо нэг вастагаа холилдоод нэг ээжигээ олохгүй нэг явж исэн чи одоо ий болчдөг дээ гэж одоо бас хүний нэг сайхан. Чи одоо хүний хөдлөмөр энэ одоо үр шимэл үджил гэж л одоо ойлгодгүй шүү дээ одоо тэгээ. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Хишиг өндөр суманд өвөл хатуухан байсны дээр өнгөрсөн зун зуншлаг тун оройхон болсон болохоор бодмол орой хийл авч зарим нь суваарсан янзтай шиг байна хэмээн сумын саймлчин Эрдэнэбат нэгэнтээ бидэнд хэлж байсан юм. Харин галширсан өнгөрсөн өвөл цас ихтэй зодорхуу байсан хэдий ч малан таргуужтай жилб сайтай орсон болохоор хээл хаялгүй одоо сайхан төллөж байна. Энэ жил Очирбатынд 60 дүнээ тоглоно. Дүнээс 40 орчим тоглоод байгаа болохоор тослох малчиндаа цөөн хэдэн сайлын үнэ хариуцуулж өгсөн байна. Дэлэнгийн шударч суух үнэтэй байна гэдэг өсгөө хүнд хийж бүтээх ажилтай байхын үүсвэр шүү дээ. Хосроо нэ. Тэ. Хосроо. Манайх нэг 5 үнэ тоглосон нэг 3 гисрэн байгаа. Тэгээ 3 гисрэнгээс 5 үнэ нэмж тоглаагүй л энэ 5 үнэ тоглоод. Энэ жилийн өвдөр нь хичнээн үнэ тоглох байна. 20 гаруй үнэ тоглосон. Тэрнээс нэг 5 нь тоглосон. Эний өвд одоо сүүс цагаан үедээ бол ер нь бол хийж байгаа юм тийм ээ. Оо тийм түрүүнд би ч нөгөө хөдөө байсан болохоор үнэ болоо саачгүй малаа саач цагаан үедээ авчина. Тэгээ одоо ганаагаас суралцах юм их байна. Эндхийн хүмүүс чинь цагаан үедээ их сайхан боловсруулдаг. Хамгийн гол нь саахаасаа болдоор бас цагаан үедээ сайхан цэвэрлэн сайхан боловсруулна гэдэг чинь бас юу байгаа юм л да. Туршлага бас. Тэгээ одоо ганаагаас бас
энэ жил нэлээд сайн туршлага суух байх гэж бодож байна. Сүүний үед бол сүүний гарцсан одоо яг тоглосон үнээс одоо ялгаатай зүйл одоо байх уу? Арай өтгөн усруу үнэний энэ нэлэх тоглолтын үнэнүүдээс яг гарцсан баг ч гэсэн яг нөгөө өтгөн байхгүй. Өтгөн болохтойгоо зэрэг өрөм сайхан зузаан багтдаг усруу үнэ болохоор зүгээр хөрөлөө. Одоо сахад нэг үнээс багцаа ер нь хичнээн грамм суу гарч байна. 1 литр гараад л суудаг. Литр гараад тий. Тий хагсын нэг саахгүй тугалдаа яачдаг болохоор тавиад очдог. Тэр нь бол нэг айхтар яг нэг сүү сайлаа ашиглая гэдэг нэг одоохондоо айхтар саахгүй юм л шүү дээ тий. Түрүүчийн тоглолтод бол гайгүй торигдсон байгаа байна. Энэ түрүүнд гарсан тоглол тэр хоёудаа халзан манаа сүүлд гарсан хэдэн баг нь. Одоо саачаад бичээрт ихтэйг явчих уу? Эхлээрээ. Гүү ялгаж үлдээд тоглоом билчээчтэй. Яг тоглолтоо 5 өнөө аваа юм байна. Бусд нь яах юм? Тоглох юм уу? Суваа юм уу? Энэ гурав тоглолц юм а тоглоны юу яагаад энэ тэтсээ. Сүү сайд бол суудахаар сааж ихтэх үед одоо хизэнээс болохоор. Тэгэл 6 сар гаргаад саах хэвгүй байгаа. Гараад яах. Тэр үед бас гайгүй тоглож аваад очих те. Тэг. Өнөөгөө оройд нь татаж авчирч гин өөртөө өрөөд ирж гин үү? Өөртөө өрөөд ирлээ. Нэг бол араас нь явуулахгүй те. Нөө араас нь явуулахгүй. Энэ хэдийг яаж өсөлж байгаа юм? Тоглоно. Өнөөгөө өнжөө говь явч те. Өөртөө говь руу явчихад байна. Тэгдэ. За. Тоглоо гаднаас ч. Тоглоо гадаас. Өнөөгийн гаргачаад хотойгоо одоо бас явхаагаа тэгэл одоо үлдээний ажил бол зэгцэрчгүй. Тэг. Хаач. Өмнө говьд тогтоо инг бол одоо нэлээд их сааж байсан үү? Оо сааж. Инг сайхан ч зогсоогоороо саадаг юм билээ шүү дээ. Тэ. Таны бодлоор ер нь алийн одоо саахад илүү амар байдгийг. Үнэ инг өөрөө. Одоо сууд саах тогтойгоор бол өвхрөл байх та. Огно. Тэ. Гэхдээ тэмээтэйгээ зогсоогоор нэг түүртэд жоох юм байхгүй л байх. Энэ жижиг сүүл гарсан тоглоо. Тэ. Энэ их нь гонж юм ба. Сая чичирсэн зогсож шүү дээ. Тэгэж байгаа. Тэтэй болохоор бас туулаас даараад байх шиг үү? Тэ. Шин тоглосон гонж байгаа юм уу? Энэ гонж. Энэ шин тоглосон юм да? Тэгс. Шин тоглосон гонж одоо саад сургахад бас жоо ажил орж байгаа юм. Тэгэл эвэрнээс нь уяал тэгэл тувшаал тэгэл нэг хэсэг жоохон дэг хүсэж байгаа. Тэгээ гайгүй болцсон уу? Одоо номхоо. Бусд нь бол урд нь сааж байсан юм уу? Тэ бусд нь бол урд нь сааж байсан. Минь сүргээ баяжаач саачин ээж минь сүгэ бэлхаач. Тослох малчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзлаа түр баяртай үзэгчтэй. Наашрыг жавна. Таuna заандаря. Тавалтиша хамт явя. Анхны шангарорамяч атришимер турургот намрин талатарятагат намэг чамэг наашрыг жавна. Залуна заандаря. Завалтиша хамт явя.
Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энэний болгохыг хэрэгэлдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.